тэрэн дараа хань. Тэг тасаа. Бичлэгээс өмнө хэмтээ. Яа. Таран баа. Нэг 2 2 3 4 5 6 гэх мэт ажиж байна. Гэтэн хэрэглэхгүй байна. Просто 이날 타면 드시게 돼. 이거 잘 잡아야 돼. 맛있대. 짜자. 스트레스. За мэцхан өчтөр бохогчдаа энэ удаа хамтлагээр анхныхаа влогийг хийж үзэх гэж байна. Тэгээд влог тамин хамт байгаарай. Таасаа. Өдөр бол влог хий гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь гадаа амар хүтэн. Аян цахилгаантай амар штан бороо ороод. Тэгээ миний төлөвөө балчихсан. Тиймээс өнөөдөр хамтлагээр би танаас карантинынхаа хугацаанд олж авсан тоглоомоо танилцуулъя гэж шийдлээ. Яг үсэ карантинаар юу хийх гэхээр зөндөө олон тоглоом тоглосон. Олж тоглож оюутыг нэлрүүлсэн. Тэгээд тэр гоё тоглоомнуудынхаа нэг бол Among Us гэдэг энэ тоглоом би 4 сарын өмнө олж тоглоод тэгээд нийтдээ ерөнхийдөө ингээд 5 сар руу олж тоглоод амар сонирхолтой олоолаа тоглож болдог, найзуудаараа тоглож болдог, холбогддог тийм гоё тоглоом байна л дээ. Тэгээд тэр тоглоомын талаар би танартай танилцуулъя гэж шийдээд өнөөдөр тоглоом танилцуулах бичлэг болох болно. Ингээд бичлэг дуустал надтай хамт байгаарай. Энэ хамгийн хэдэн үеийн чипс хамт гэдэг юм. Нэрээ дэлгүүр хэсэг явчихсан чинь амар хөөрхөн камер харагдаад тэгээд камер авахар шийдээд камер худлаад авсан. Тэгээд өнөө нэг хэмтгоо нэг 2 3 сая юм уу чаавс. Ийм хөөрхөн камер. Таны тэгсэн үү? Ингээд дэлгүүрт амар хөөрхөн байжсан. Яг камер шиг камерны хэлбэртэй. Тэгээд дугаардаг. Жинхнээс зэрэг аа. Таасаа. Зүгээр юм хөөрхөн гэж хэлсэн. Тэгээд би танаас ийм хөөрхөн юм харуулах гээд сонирхолтой авчихсан. Сонирхол авах нь тийш. Зүгээр талуудаа сонирхол авсан. За. Тоглоод эхэлцгээе. Тоглоом эхэлцгээе. Тэгэхээр би танаас тоглоом эхлэхээс өмнө бяцхан ойлголтыг өгөх хэрэгтэй байх. За Among Us насаараа Монголын мафи тоглоомтой ерөнхийдөө төстэй. Тэгээд хулгай цагтаатай. Би нэг ингээд гүтгээд тэгээд хин өөртөө төлж чадсан яадаг тийм тоглоом. Тэгээд мафи болохоор хулгай царайгээд хоёр бүр түүнээс бүрдэж тоглодог бол Among Us болохоор imposter тэгээд Granite гэсэн хоёр бүрэлдэхүүнстэй. За Granite болохоор энгийн иргэн харин imposter болохоор алуурч гэсэн. Тэгээд цаанаас тоглоомоо эхлүүлэхэд бол танаас random маягаар танаас ингээд чи Granite imposter гэдэг өгчдөг. Тийм болохоор өөрөө бол би тийм болъё гэсэн юм байхгүй. За тэгээд Among Us-ын талаар гэх юм бол Among Us нь 2018 онд Inner Store гэдэг газар хийгдэж байсан юм л та. Тэгээд энэ газар яадаг газар вэ гэхээр энэ гадны яадаг газар гэдэг A few moments later. Энэ гадны яадаг газар гэдэг тоглоом үйлдвэрлэлийн юм хувийн компани юм. Тэгээд энэ газраас Among Us 2018 онд гаргасан боловч тухайн жилдээ бол өргөж өгөөгүй, олонний танигдж чадаагүй. Тэгээд 2020 онд болохоор YouTube-оор тэгээд стрим хийдэг хүмүүс одоо Among Us-ыг тоглож дэлгэрүүлсэн юм байна. Тэгээд 2020 оноос эхлээд амар тоглогдох болсон. Тэгээд энэ тоглоом болохоор Монгол CTS гэдэг YouTube-оор хийсэн байсан. Та нар үзсэн баг. Би бас үзсэн. Тэгээд одоо бусад хүмүүстэй бас хүмүүстээс ингээд тараах залгаар байсан гэдэг хийгээд яг яаж тоглох ямар төвчтэй тоглоом хийгээд нэмэлт тайлбар оруулж өгөх дээр юм боломж болсон. Тэгээд амар олон ташлаа. За Half-Life Play-г нь болохоор ерөөхдөө энэ тоглоомын зааварчилгаа ингээд зааварчилгааг танаа ороод угаасаа үзэх юм бол үзээд ойлгох ба. Миний үзэх юм бол зааварчилгааг нь үзэж ойлгоогүй. Өөрөө шүү тоглох практик дээр ойлгоцсон. За Free Play-гээд энд 3 үндсэн өрөөтэй. За нэг нь танаас би харуулъя. Scale нь болохоор миний хамгийн ихтэй өөрөө илүү ойлгомжтой санагддаг. Энэ болохоор санслын хөлөг төлөвлөд байгаа юм уу? За тэгээд санслын хөлөг онгоцны юм хөө даалгаврыг биелүүлнэ. Тэгээд энэ 100 статистиктэй одоо бичнэ талаараа
өрөөнүүдийнх нь нэрүүд тэгээд алтнаагаа биелүүлэхдээ даалгавар болон даалгаврын тоонууд байгаа. Тэгээд энэ даалгавраа биелүүлэхдээ жишээлбэл ийм даалгаврын юм шар өнгөтэй шар өнгө хүрээтэй. Тэгээд ингээд цан бас хөөрхөн шалгуур гэх юм уу юм хүн жоохон тарих ажиллах нэг жижигхэн хөөрхөн даалгаврууд нас хөөрхөн тарих ажиллах маягийн юм. За юу хэлээ те. Стачлаа тайлбарлаж мэдэхгүй байна. Юу ч ингээд тарих ажиллахаар юм хөөрхөн даалгавар байгаа. За дараагийн өрөөнд болохоор энэ өрөө болохоор би ерөөсөө тоглож үзсэн амар ойлгомжгүй нэг юм лаборатори юм шиг байна. Тэгээд амар ойлгомжгүй санагдсан. Тэгээд ойлгомжгүй болохоор тоглоод түүхтэй юм гэсэн. Тэгээд яг та нар тоглохдоо ингээд өрөө болгоноор очиад тоглоод үзээрэй заяа. За ингээд хоёр дахь юм үү нэг юм лаборатори. За гурав дахь нь болохоор полос гэх газар байгаа. Энэ нь болохоор би нэрлэлээ өвлийн өрөө. Өвлийн өрөө гэдэг нэртэй. Чинь гадаах ханыг цаасаар өгөх байхгүй юу? Энэ миний бодлоо нэг цахилгаан станц юм болов уу? Цахилгаан станц юм шиг санагдсан. Тэгээд бас амар ойлгомжгүй. Ийм таталлаа. Тас энэ үрнээ татах юм шиг. Игэх хэмжлээ юм хүн. Зүйдэхлийг аваад биелүүлэх даалгавар гэдэг байхгүй юу? За ингээд 3 өрөвтэй, 3 өрөөгөөр ингээд сонгоод тоглох болно. За лапл гэдэг энэ хэсгээр энэ хэсгээ өөрөө нэрийг өгнө. За тэгээд grid game гэдэг энэ дээр ингээд өөрөөсөө ингээд оролдоод юу байд юм ингээд илүү сайн хууч томхойд болоод үзэрэй заяа. За grid game-ийн болохоор угаасаа ойлгомжтой тий. Өөрөөсөө өрөө нэгээд болж болно. Найзлаараа хамтаа тоглох хамт өрөөгөө нэгээд ингээд найзтайгаа ураад тоглож болно. Тэгээд энэ тоглоомын хамгийн бас дэжүү юм гэх юм бол хоорондоо ингээд холбогдоод тоглож болдог. Mobile Legends-ийг хоорондоо тоглож болдог. Тэгээд бас ингэ хууц мууц цуглаж авдаг хэрвээ даалгавар сэнгэлчих юм бол тэрийг бол сэнгэлээд хууц мууц авч үзэх болохоор сайн мэдэхгүй байна. За Enter code гэдэг энэ хэсэг нь болохоор хэрвээ танаа найз чинь ингээ өрөө нэгээд тэр кодтай хамбал тэр кодыг хийгээд орно 4 хэсэг байдаг. Тэгээд 4 хэсэг хийгээд орчих болно. Ингээд бол хаалттай өрөө гэх юм бол тийм байна. За find game гэдэг нь болохоор өөр хүмүүсийн нээсэн өрөө байгаа. Тэгээд энэ өрөөрөө ороод ганцаараа тоглож байгаа үед бусад хүмүүсийн нээсэн өрөөрөө ороод ингээ танихгүй хүмүүстэй тоглоно гэсэн. За тоглоом маань ерөнхийдөө энэ хөвгцтэй байгаа. За ингээд тоглоомоо ахлацгаая. Нэг хүндтэй байна. Би яагаад өгчихсөн болов? За яагаад гоноо юм бэ? Оо ингээд юм хурд ихчихсэн юм уу? Юу болохоо? Крэмэ. Боллоо. Надад даалгавар ирсэн байна. Би бүгдийг биелүүлэх хэрэгтэй. Амжилттай ихний даалгавар биеллээ. Электрикал төр 2 даалгавар биелүүлэх юм байна. Яна ингээ ганцаараа явжсэн чинь хүчгүй. Минь гэсэн чинь алагдчихсан байвал яана. Бид ингээ даалгавар биелүүлжсэн чинь нэрээ даалж малчдаг. Амар. Би зүгээр л даалгавраа биелүүлээл мөрөөрөө л цэцэж идэх байхгүй юу? Гэсэн чи ирээд даалж малаа. Би даалгавраа маш хурдан биелүүлж байна. Одоогоор амжилттай явж байна. Хүчгүй л басан ч. Амжилттай. Та ингээд харж байна уу? Даалгавар биелүүлэхдээ даалгавар биелүүлгээд бичигдсэн мессенээр нэг өнгөнд хувираад жишээлбэл ногоон болох юм бол даалгавраа биелүүлээд дууссан гэсэн даалгавраа шар болсон байх юм бол биелүүл даалгавар шийдэж байна гэсэн. Ох, гурван алсан байна. Би хаана юу хийсэн юм болоо? Манайхан ярилцах гэж байна. Хаана? Нийлүү. Хаана гэж шар гинэ. Ягаад? Миний хүүхэд харсан юм. Миний хүүхэд хин харсан. Proof. Мачио. Окей. Тэ хэм бэ? Эндээс санал авах юм бэ? Есүс бас шар 2 гинэ. Тэгээ би бүгдээрээ шар дээр гэдэг авахлаа. Хараагүй ч гэсэн олон санал шар дээр байна. Би шар дээр хүчээ мөн үгүй гэнэтгүй. Би чамд хэлсэн л юм. Миний хүүхдүүд нагаад байна. Оо мөн байсан. Одоо нэг би даалгавар биелүүлэхэд 2 зөвхөн даалгавар биелээ надад. Шар байна. Бай цагаан. Согжоор цагаан өнгөлөө. Яасан намайг даалгаварлаа маань хөтлөөд байгаа л таа.
тэрийг санд үлээ. Энэ хоёр талаараа. Би замаараа хүн алдсан байна. Оо яа. За. Энэ бол хар гинэ. Яагаад би цагаан настай юм байсан. Тэр сприттерсэн. Харин араас явжсэн чинь хүчсэн юм уу те? Хатя 누구도 줘. 걔는 왜 줘? За ингээ би биний хүтэж хэлцгээж байна. Ингээ хар гэд гүрийгээ дайраад байгаа болохоор харна болов. Үнэхээр харсан болохоор ингээ баамлаа. За би юмсан хар дээр саналаа. Гэхдээ яагаад цагаан биш юм? Утко. Актлаа. Цагаан юм болов. Намайг өөрөг нь яагаад цагаан биш юм бэ гэдгсэн чинь цагаан амар хурдан. За харин байна гэдэгчлээ л дээ. Тэгсэн чинь харин байгаа надад итгээ. Би итгэчихсэн. Энэ бол чи юм. Хэрвээ хар биш байгаа бол харин байгаа нь саналаа. Тэгээд чи хурдлаа ч. За яг энэ тоглолтослаа. Хүн байсан байна. Бид яллаа. Victory. Энэ бол Green Meat-ийн талаас тоглолт байлаа. Дүүрсэн байна. Энэ өрөөрөө оръё. Би арчлаа. Импостер болох чинь 1001 удаа амар хэцүү. Импостер болох гэж нэр мөрөөдөл болж шүү дээ. Тэгээд энэ удаа импостер болоосаа гэж бодоод гэж надад бид ягаад бүгд ижлэн малгай өмсөд байгаа юм бол? Би ч гэсэн ижлэн малгай өмсөв. Яа. Ингээ бүгд ижлэн малгайтай. Хэзээ манай өрөө дүүрэх юм бол? Гэсэн хүн Адан хүн та бүгдээ ижлэх малгай амс хэрэгтэй. Бид бол нэг багийнхан. Импостер болсон ч гэрмэт болсон ч тэр хамаагүй нэг багийнхан. Импостер. За. Энэ бол мөрөдөл юм байна. Энэ өрөөрөө оръё. Энэ яг намайг импостер болох өрөө байна. Би мэдэрч байна энэ өрөөг. Би сая өөрийнхөө өнгийг харсан биш. Би ямар хэлсэн бэ сая? 2 hours later. Энэ өрөө дүүрчиж. Энэ өрөө оръё. Бас дүүрсэн байна. Энэ өрөө оръё. Яас. Импостер ер нь 1001 гэдэг шиг амар ховор болдог л таа. Яа! Импостер алцглаа. Яа. Хүмүүс ингээ урамгүйчтэй өөртөө импостер болов болохоор гараа авчна. За импостерийн талаар би танаас нэг юм байна шүү дээ. Юу вэ? No! Импостерс яачлаа. Тэгэхээр Among Us гэж нэг юм хүү тоглоом байдаг юм байна. Би танаас Cremate болон Imposter хоёр талаар тоглож харуулахыг хичээлээ. Зааш тавилын юм да гэдэг шиг одоо надад Imposter ирэх тавилан байсангүй болон ч гэсэн манай багийн гишүүд хитрхээсээ ажиллая гэдээ надад нэг ч хүн үлдээсэнгүй байсараад тоглоомоо дуусгачлаа. Тэгээ Cremate энэ талаас юм бол гой хоорондоо хилцээд би нэгээ гүтгээд тийм гой яриа өрнүүлж чадаагүй. Тэгээд тэрийг алах удаа тэгээд ингээд нэмэр хүнийг сонирм бүтлгүүч гэх юм уу нэг сонир тоглолт болчлоо. Тэгээд хэрэг та нар Imposter болсон тоглолт харахыг хүсвэл Among Us-ийн одоо бусад өөр бичлэг хийсэн, стрим хийсэн хүмүүс байгаа. Тэгээд тэр бичлгүүдийг үзээд харж болно. Үгүй бол та нар өөрсдөө татаад яг боддороо өөрсдөө тоглож үзээрэй. Тэгээд энэ одоо Imposter болох хувь тавилан би танаас үлдээе. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг ингээд өндөрлөе. Тоглож байх хэвээр хэрвээ асуух зүйл байвал, тодруулах зүйл байвал доор коммент хийх зүйлээгээд надаас асуугаарай. Ингээд дараагийн бичлэг хүртэл баярлалаа.